Жинхэнэ эцсийн эцэст Монголд хүмүүс зүгээр яг жинхэнэ сэтгэлийн амар амгалан л ерөөсөө таних сурах. Сэтгэлийн жинхэнэ сэтгэлээ тогтоогоод жинхэнэ дотгошоо нэвтрээд амар амгаланг олж сурах юм бол ирээдүйд бүдийн шин бас ирээдүйтэй байна да. Нөгөө өдөр тутмынхаа амьдралд нөгөө бие бинийгээ доош нь чихэх, одоо бие биенийхээ урд гарах, бусадтай хорлож тэгж одоо амжилт хүрдэг гэсэн энэхүү нэг ойлголтоос хэрвээ салж чадах юм бол ерөөсөө сэтгэлийн амар амгалан гэдэг зүйлийг мэдрээд эхлэх юм бол аяндаа бурхны шин рүү татагдана. Одоо яах ёстой, яаж бяцлах ёстой, яаж сэтгэлээ тогтоох ёстой тэр жоохончлолтоо сонирхчил байгаа бол бурхны шин рүү шууд татагдана. Учир нь ерөөсө бурхны шашин шиг тэгж нарийн шинжлэх ухааны арга барилаар тэгж тайлбарлсан өөр нэг ямар нэгэн тэмшиг бол байхгүй. Тийм болохоор ерөөсөө л монголчууд жоохон шалтгаан нэг дотгошоо анхаарлаа хандуулад сэтгэлээ тогтоож сураад тэр нэг уур бухимдал атаа жөтөө бусдад хорлоё гэсэн байнга нэг бусдад хорлож өөрөө одоо амжилтанд хүрэх гэсэн тэр нэг л юунаас жоохон шалтгаан салъя гэсэн тийм ирмэлцэлтэй л байгаа бол аяндаа тэгээ бурхны шнур татагдана. Хэрвээ хүмүүс ингэж нийтлэг хүмүүс ингэж чадах юм бол бурхны шнэ ирээдүй бидэнд илүү одоо тустай тэхгүйгээр хэрэгтэйгээр болж харагдана. Тэхгүйгээр мянга бүрэн засал хийлгээд ерөнхийдөө нийтээрээ бол ямар ч тийм өөрчлөлтөнд хүрэхэд хэцүү шүү дээ тий. Ерөөл төдийгөр бол болохгүй гэж тий. Эцсийн эцдх нь чи өөрийнхөө л аврал гэж айлцсан байдаг шүү дээ багш тий. Дани даги гойнги шэний сүшиг гөндөж ирэх тий. Чи өөрийнхөө л аврал өөр хин ч авралах юм гэж тий. Эцсийн одоо гол хүчин зүйл нь бол хүн өөрөө юм аа. Гэхдээ нөлөөлөх одоо ерөөл хүсэлтэй элдв янзын одоо зохиолдох шалтгаанууд бол бас байх хэрэгтэй байна. Тэр замагч нь зааж өгнө. Яах ёстой тэр замагч нь зааж өгнө. Тэгснээс бурхан багш ингээд гараараа зовлонгийн чинь арилгач чадахгүй. Өөрөө л гэж гисэн. Тэгэхээр ерөөсөө монголчууд өөрсдөө л зүгээр нэг нам гүм суугаад өөрөө сэтгэл рүүгээ дотгошоо анхаарлаа хандуулаад сэтгэлийнхаа амар амгалан жоохон шалтгаан мэдэрч сурах юм бол аяндаа тэгэл бурханы шин рүү татагдана.